Сайн байцгаана уу үзэгчдээ. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Эрдэнэ дотоос та бүхэнд хүрч байна. Манай энэ удаагийн дугаарын зочноор Монгол бөөгийн голомт төвийн удган Сретер Огто отхон дулган мудган маань оролцож байна. Ингээд удганыхаа гал голомтонд ирчээд яриа авч байна. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож байгаад бас маш их баяртай байна. Та тэгээ мөнх тэнгэрийн үйлд хэдийд яаж холбогдвоо? Ямар язгуур үндэс угсааны бөө вэ? Улаач бая. Энэ талаараа манай үзэгч олонд тайлбарлаж танилцуулж өгнө. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгт ингээд хүрэлцэн ирж өргөө цагаан гэрээ маань зорж ирсэн та бүгдтэй энэ үдшийн мэндийг олон хонгор замдаа хүргье. Анх бол би мөнх онгод тэнгэртэйгээ холбогдсон 1997 онд бол байхад бол би хаамаа нэгүрж элдв янз болж одоо эхэлсэн. Түүнээс хойш бол 97 онд бол одоо удмынхаа нагцынхаа талын онгод шүтэнийг бол одоо өвлөж авсан. 1999 онд бол анх бол Дархтын алдарт удган Банзрагчийн баяр гээд алдарт удгантай одоо багш шавын барилдлага барьж мөн түүний охин бол хөөрг гэж алдарсан одоо Зулзаяа гэдэг удган дээр бас алга манжгийн холбоогоор холбогдож одоо ээжгүй хоёрын одоо сайхан шавны улсандаа бол би бас маш их баярлж явдаг юм аа. Тэгээд бол 1999 онд анх багштайгаа ягаад 2003 онд бол анх Азийн бөөгийн одоо анхны одоо бөөгийн голомт төв болох одоо ууган төв болох голомт төв дээр очиж бол багштайгаа бол тэргүүн байсан Сүхбаат тэргүүн алдарт удган одоо Дандан Зайрангийн охин Бачулуу удган одоо инх жаргал удганд бол шалгалтаа өгж одоо нэгэснэ анх бол яг бөө гэсэн хэрэм одоо цол одоо үнэлэхээ авч бол голомт төвийн гишүүн болгож үнэлэхээ бол гардаж авсан. Түүнээс хойш бол 17 жил одоо бөөлж онгод тэнгэрийн одоо улаач болж 17 жилийн одоо нүр үдсэн байна. Та яг аль дарахад язгуурын бүү юм бэ тийм ээ? Бол манай бол нагц бол Хүсгэл аймгийн Чандган өндөр сумын одоо харьяад буряад гаралтай тийм одоо нутаг усандаа алдарсан Дүлий Данзан гэсэн одоо овг нэрээр алдарсан тийм одоо Зайрангийн одоо удам байгаа юм. За одоо манай энэ бол манай нагцын маань одоо эдэлж хэрглэж исэн одоо хуур манжиг юм байгаа. Энийг бол энэ бол ингээд манай нагцын маань бүх хэрэгэл одоо ерөнхийдөө энд бол манай Зайрангийнхын маань одоо юмнууд байгаа юм. Манай хөгшөөч чинь өөрөө одоо дарахад гаралтай Эренчил өмг угсааны хүн байсан. Тэгээ яг л иймэрхүү юм одоо удам судрыг бол маш их одоо мэддэг. Одоо манай нагц өнгөрснөхийн дараа одоо бэргэн ихчтэй юмаа үлдээгээд тэр хүмүүс маань анх 97 онд намайг би эвгүүрж элдв янз болж одоо янз бүрийн эвгүй юм гарч байхад бол манай ээж очиж өгшөө ээжд маань очиж бол одоо ингээд учир байдлын дуулгаад ийм болоход одоо сайн одоо Данзангийн юм одоо очих нэ одоо сайн хүний шав болохгүй бол тэр хугацааны ном өнгөрөх дээрээ тэгээд хинд ч хэрэггүй хүн болно доо тэгээд ямар ч хэлсэн одоо юмын авич гэхэд одоо энэ одоо манжигнуудын маань бол өгсөн. Энэ бол ерөнхийдөө энэ дэр бол баг юм нэмээгүй. Одоо бүх юм маань ингээд одоо манай хөгшөө ээж одоо маш их олон жил хадгалсан байгаа юм. Одоо бэргэн их чинь байгаа байхгүй юу? Манай хөгшөө аавын дүү юм байгаа юм. Тэгэхээр одоо бэргийн ихчтэй юмаа яагаад одоо ингээд тэнгэрийнхаа сум холбог гэдэг одоо энэ бол ингээд бүр хэдэн зуун юу яаж ийсэн тэнгэрийн сум одоо бүх юмнуудын маань ингэж манай хөгшөөж олон жил хадгалж одоо энийг бол таньж өвлүүлж ингэж өгсөн юм байгаа. Одоо энэ бол бас ахын маань барьж ирсэн хуур юм байгаа юм. Тэгээд энэ хуурыг бол өөрөө олон жил шороо оронд их яваад тэгээд олон оронд яваад сүүлдээ бол ингээд тэр хүмүүс маань юу яахын эрхэнд нэг иймэрхүү жижиг юмд тэр хүн маань одоо хадгалж шингээгээд тэгээд одоо ийм нүсэр юм авч явахгүй тэр үед чинь олон жил өөрөө шорон оронд явж энэ л одоо баригдаад явдаг шоронд ордог. Тэгэл тэр увдсаар өөрийнхөө увд чадлаар гарч ирснийхаа дараа өөрөө нэг иймэрхүү юмд хийгээл энэ дотроо ингээл зоосоо хийж явдаг. Тэгэл арай одоо энийг хэмжээг нь багасгаад тэгээд энэ хуурын энэ маань бас нагцын маань хуурын байгаа.
Тийм. Тэгээд энэ хуурайгаа ингэж аваад өөртлөөл тэгэл их хүүхдэд их сайн хүн байсан юм байгаа манай хөгш манай нах зах маань одоо өвдсөн хавдсан өргөмөл 3 хүүхдэд өөрөөсөө хүүхэд гаргаагүй дандаа л одоо өвчтөд зовлонтой хүн хийж чадахгүй гэсэн хүн болгоны л авич тэр хүнд өгчээдэг байсан. Тэгээ тэр хүн маань усууд маань одоо инх саруул Хүсгэл аймгийн Түнс суманд бүгдээрээ аж төрн амьдарцгааж байгаа. Тэгээд яг өөрийн олвол хүүхэд гараагүй ч гэсэн 3 өргөмөл хүүхэд нь олвол манай ахыг болвол эцэг одоо өөрийн одоо эцэг мэт хайрлж одоо хэрэггүй гэсэн юу байхгүйгээр одоо явж байгаад хайрлж хөндлөж явж байгаад одоо өөрснөө эрүүл санаа юу гэдэг энэ тойл нь байгаа юм бас. Тий. Тэгээд энийг бол ерөнхийдөө бас ингээд Тэнгэрийн сум байгаа энэ. Тий. Одоо энэ бас л өөрөө хөргөлж явж ирсэн. Энэ дээр ер нь нэмсэн юм бол баг байхгүй гараал ингээл би дамжиж ирснийг тэр чигээр нь л тий одоо хөгшин ээж маань л өгсөн юм одоо бэргэндээ тэр үедээ хадгалуулсан байсан юм шиг ямар ч хэлсэн ингээд нэг хүн гарч ирэн тэгэхээр энийг маань ингээл уламжлуулаад өгөөрэй гэд бэргийн ихчтэй хамаг юм хадгалуулаад үлдээхэд бол одоо хөгшин ээж маань надад бол анх 97 онд одоо удхан болоход өгж одоо хүртэр одоо энийг ингэж нандинж хадгалж ингэж явдаг юм аа. Ер нь энэ дархтын алдарт баяр удган бол дархтын мундаг сайхан алдар нэр цуурн мандсан удган хүн байсан. Энэ хүний шав болоод тэгээ энэ дархад язгуурынхаа зан жаншлыг яг уламжлаж онгод тэнгэрээ авч явж байгаад би бол үнэхээр талархаж бахархаж хүлээж авчин. Тэгээд яг дархад бүгийн онцлог ингээд яг удам дамжаад онгод тэнгэрээ авахд энд нэг бас телевиз үзэж байгаа залуу бөөнөрч ард иргэдээ бас ямар уламжил байдаг юм бэ? Яг дархад бүгийн уламжил би ингээд онгодын энэ өргөөнд орж ирэхэд их сайхан даруухан байна л да. Тэгээд энэ талаар манай үзэгч олонд сонирхуулаад тайлбарлаад өгөөч. Ер нь манай дархад угсааны бүү гэдэг чинь одоо анх бол багшаа сонгодог. Багшаа сонгоход бол багш нь бол тэр хүнд бол эхлээд бол хуур манжиг хийж өгдөг. Одоо хуур одоо нэгэснэ тэр хүн чинь анх мөнх тэнгэрийн онгод тэнгэртэй харьцахын тулд ямар нэгэн харанхуй орны юултай учирч байхад бол одоо энэ хуурыг чинь бол одоо морин одоо гэсэн үг. Тэгээд ийм анх хийж өгөхөд одоо тэрнээс хойш бол одоо багшийнхаа завралснаар одоо онгод тэнгэртэй холбогдож байх үед бол доотл нь ерөнхийдөө 3 жил тэр хүн бөөгийн эрдэмт суралцж байх хэрэгтэй. Одоо 3 жил болоогүй байхад тэр хүн бол нэг хүнд юм үзэж болохгүй. Өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Тэгээ 3 жилийн дараа тэр багш нь өөрөө за миний шав одоо хүнд олон хонгор зонд болвол одоо өөрийнхөө чадал чансаагаар одоо баг саг юм хийхэд болно гэсэн тэр багш нь бол эрхийг өгдөг. Тэгээ 3 жил дотроо бол бас хамаа зүггүй бас юм үзэж инээ тэрэ болохгүй ах дүүгийнхаа амрах садан одоо өөрийнхөө халуун бүлийн одоо илгэн садан дотроо эхэлж юмнуудыг янзалж ингэж ирдэг. Тэгээд 3 жилээс дээш юм уу ер нь дархад бөөгээ бол ер нь 5-6 жил болж чадал нэмжээдэг. Тийм тэгээд 5 жилээс хойш ингээд багш нь за одоо ингээд цаашаага олон хонгор зонд болвол ингээд цаашаага юмыг үзэж олоо тусыг хүргэж болно гэсэн үед бол өөрөө явж идэг. Тийм тэгээд ерөнхийдөө энэ шинээр гарч байгаа одоо улаач онгод тэнгэртэй удамынхаа юмтай холбогдож байгаа улсууд бол хамгийн түрүүнд бол удамтай сайн багшид удам судрыг харж ээж хүн ерөнхийдөө жил усын одоо хэдэн жил бөөссөн удам судрыг харж ээж тэр хүн багш болвол ерөнхийдөө бас их зүгээр. Тэгээд ерөнхийдөө тэр багшийн одоо ямар одоо бөөгийн зан үйлээр ч хамаагүй одоо эрдэм оюуны явахад багшаасаа эхэлж ер нь юмны чадал чансаа хүүхдийн ерөнхийдөө цаашаа ахих зам нь бол шатаар ахиж байдаг. Тэрнээс бол ерөнхийдөө тэрнээс багшийнхаа хэлснээр явахын тулд бол хамгийн түрүүнд бол маш сайн багш шиг сайн судалж одоо онгод тэнгэртэйгээ удамынхаа юмтай харьцахад бол энэ алдаа эндэгдэлгүй байх олон магадлал бол маш өндөр. 100-ийн бол 80% нь тийм байх ёстой.
тий. Тэгэл одоо энэ тэргээл янз янзын бөөнөр дээр очиод одоо мөнгөөрөө тоглодог. Одоо манад дээр гэхтэл ерөнхийдөө одоо 2 3 4 жилийн өмнө одоо Улаанбаатар хотоос улсууд одоо там дээр бияя одоо онгод худалдаж авъя гэж над дээр орж ирж исэн. Нэг онгод 1 сая төгрөг. Одоо танаас би нэг ингээд нэг 5 сая төгрөг 5 онгод авчия. Нэг 5 сая төгрөг өгчөө. Та надаа ингээд нэг 5 онгод өгөөд өрхөөч гэсэн одоо улсууд над дээрээс бас ирж исэн. Тэгэхэд бол би бол одоо ямар 8 худалдаач юм бишээ. Би онгод тэнгэрээ тэгж худалдаалахгүй. Чи бол одоо минийдээ одоо онгод тэнгэрээ ямар ч тийм удам байхгүй. Олвол үзээд ингээд бас юм минь үзээд наан цануулж хахад бол тэр хүүхэд бол айгүйх олон жил өвдсөн зовсон хүүхэд байсан. Тэгээд ингээд өвдөг ингээд ундаг байсан байгаа энэ тэр хүүхэд ингээд ухаан алдаж ундаг. Тэгээд юунаас болсон бэ гэвэл тэр хүүхэд бол ерөнхийдөө одоо өвөг дээдэс одоо тэрний улан цуланцт нь одоо нөгөө нэг 5 хушуу мал сэтрэлдэг. Одоо ингээд сэтрэллээд морь сэтрэлсэн байсан байгаа юм. Одоо танад бол яг тийм удмын юм бол байхгүй. Танад бол яагаад гэвэл одоо удмын сэтэр байна. Тэрийгээ сэргээгээ сайхан ингээд шүтээд явах юм бол танаа амьдрал сайхан болно. Гэхэд дараа нь бол тэр хүүхэд одоо яана энэ одоо ямар учиртай байдгийг ингээд хүнд үзүүлэхдээ ингээд удган зайран бол гэсэн. Одоо угтаа байна гэж хэлж дээ. Тэгээд уг гэдэг чинь одоо янз янзаар харагддаг шүү дээ. Заавал угтаа хүн гэхээрэл бөөлдөг дуулдаг бол байхгүй. Тэр чинь уул усны дээр үеэс шүтжсэн уул ус байсан байна уу? Эсвэл тэр мал амтан 5 хушуу малны тэргүй тэр чинь бол 5 хушуу мал сэтэрлэн гэдэг чинь нэг өснө бас л онгодл гэсэн л үг л дээ. Тэр нь одоо тэгэхээр тэр хүүхэд амьд сүрэн байхдаа элен цуланцсан одоо өвдөж зовж исэн. Тэгээ тэр хүнийг одоо юмны даалтанд одоо сахиус тавихын тулд тэр хүүхдэд одоо морь сэтрэлж өгсөн байгаа. Тэгэхэд тэр одооний одоо шинэ одоо удган зайрангууд тэрийг бол яг онгодтой хүүхэд гэж харсан байгаа байхгүй юу? Ялгаж салгаагүй сайн тийм. Тэгээд тэр хүүхдэд бол ерөнхийдөө одоо танах бол ерөнхийдөө сэтэртэй айл вэ тэрийг ингээд явах юм бол танаа амьдрал ахуй сайхан болно гэж хэлээ. Тэгээд тэр хүүхэд маань ингээд ерөнхийдөө одоо сэтэрийн татаж одоо сэргээж янзалж өгөө. Тэгээд тэр хүүхдийн амьдрал одоо бол аягүй сайхан явж байгаа. Өвчин зовлон байхгүй. Тэгээд ерөнхийдөө юм гэдэг чинь ерөнхийдөө учиртай юм байна. Одоо удмаа их сайн судлахгүй болвол тэгэл ер нь хүний хоол бол одоо өгөөш болт юм байна. Тэр хүүхэд чинь хөрх юм амьдрал ахуй нь бол тийм айхтар баян тарган айлын хүүхэд биш. Тийм. Тэгээд ердөө бүх юмаа 8-аар зараад 5 сая төгрөг гаргаж авч байгаа. Хэрвээ та ингээд миний учрыг олоогүйсэн бол 5 сая төгрөг ингээд би бол ингээд 5 сая төгрөгийг чи авчлаа гэд нэг хідэн онгод худлаа үнэн одоо хийгээд игвэл ихээр тэгэхэд бол тэр хүүхэд бол тэгж байгаагүй ингээд удмын ингээд сайн үзэж хараад наан цан болох. Тэгэхээр юу юм бэ л да? Одоо багшаа зөв сонгоно гэдэг чинь нөгөө онгодын сайн таньж өгнө. За туршлагагүй залуу улаач яах вэ? Туршлагагүй бөө удгнууд маань үзэхээр нөгөө нэг юмд дайруулсан байд юм уу? Эсвэл одоо удамд амтсан хараалждаг байд юм уу те? Тэгээд ийм удмын ата одоо башихт янз бүрээр хэлдэг ш сэтэр. Энэ юмнуудаа тэрний нэхэл гараад ирэхээр андуурагдаад босгоод байна уу да гэд ийм энэ бас Монгол бүгийн нэгдсэн хөвлөөс гарсан нөгөө нэг улаачийн ёс зүй гэд ном гарсан байсан. Энэ дээр бас их дэлгэрэнгүй бичиж тайлбар өгсөн байсан. Тэгээд залуу бүүнэр манаас эндээс танилцаад сургамж авах байхаа. Тэгээд таны онгод тэнгэрүүд дээдсүүд нь энэ морин жилийн өнгийг ер нь юу гэж айлдаж авах юм бэ? Энэ телевиз үзэж байгаа хүмүүс маань энийг сонирхож байгаа бах. Та энэ талаар нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч ээ. Одоо морин жилийн өнг гэвэл ерөнхийдөө энэ жилдээ ерөнхийдөө их сайхан хур бороо тэгш сайхан жил гарах болж өнгөрөх байхаа. Ер нь морин жилийг эртээр үеэс манай монголчууд их бэлгшээж төр засгийн хувьд нөгөө шинэ хаа манаа сонгох их эргэлт гардаг тэнгэр тахилга шүтлэгийн хувьд их өөрчлөлт гардаг гэж бэлгшээж үздэг юм төөх сударт бичсэн байдгийн байлээ л дээ. Тэгээд тийм талаасаа ч юм болов манай ард зангууд ч гэсэн бөө улаачууд маань ч гэсэн морин жилд бас их ихтгэл найдвар тавьж өөрчлөлт орно хаа гэж дороо бодож байгаа бах. Тэгээд би харин энэ талаар таны онгод тэнгэр тусгайлан айлцсан айлдвар байна уу? Энэ морин жилд бол ерөнхийдөө онгод тэнгэрийн маань зарлиг номонд одоо бүх юунд бол ерөнхийдөө энэ жил тогтун сайхан жил гарах болов гэж одоо онгод тэнгэрийн маань юунд одоо айлдвар хийсэн дээ. Тэгээд энэ мөнх тэнгэрийн үйлтэй холбогдоод 17 жил тийм ээ? 17 жил тийм. 17 жил баггүй хугацаа шүү дээ энэ хүний амьдралын
бас тэгээ залуудаа авсан. Энэ 17 жилиг энэ мөнх тэнгэрийн үйлтэй холбогдож, энэ зан үйлтэй холбогдож, энэ олон хонгор зонгуудаа туслаж, янз бүрийн одоо тахилга тайлга энэ 17 жилийн хугацаанд хийжсэн байх. Энэ хугацаанд нэг тийм сайхан идэлэг, шидлэг, гайхамшигтай нэг үгээр хилээд ингээд нэг баталчиж болохооргүй нэг тийм сайхан увдстай гайхалтай үйлүүд болж исэн байх. Энэ домог дарахтын бөөнөр домог болсон яриануд байдаг штэ. Тэгээ энэ талаар танд манай үзэгч хүмүүс сонирхуулаад сайхан яриа байвал дэлгээж. Одоо манай энэ дарахад удмын бөө ясан ч бол идтэй шидтэй бөөнөр бол маш их байсан. Одоо миний одоо алга манжгийн холбоогоор холбогдсон ачид сайхан багш маань хүртэр одоо эд сайхан залуу наснда эд онгодтойгоо явж явах үед бол одоо цагаан нуур сумаас хатгал орох замд явж байхад манай багш өөрөө их тамхи татдаг хүн л дээ. Яг ингээл нэг хүүхдээ атлага тэмээгээр нүүж явж явах үед нь одоо дүнсэн тамхи татчихсан улаан дүнсэн тамхи нь дууссан байгаа юм. Тэгээд дүнсэн тамхиа одоо яадгийн билээгээд тэр үед чинь бас хоол ямар машинтаа давхиж очиод ямар сумын төвөөс аваад хэдхэн минутын дотор дахиад ирнэ гэхгүйгээр тэмээтэй улсууд чинь одоо бас л их хол газрыг бол удаа явна. Тэгээд манай багшийн нөхөр бас баяр гэж хүн байсан юм. Одоо тэгээд багш маань одоо нөхрийгээ өнөөдөр би онгодтойгоо бөөлнө чи нэг юм одоо өнөөдөр ингээд одоо нүүж явах үедээ л багш маань одоо юу яасан байгаа юм. Өнөөдөр би бөөлнө хингэрхтэйгоо бөөлнө гэл тэгсэнгүй чи ч одоо ингээд замд явж байхад одоо яагаад ийгээд бөөлөх болов гэсэн чинь би яах вэ би нэг бөөлөд буугаад ирий чи нэг яах вэ тэгээд бөөснийхаа дараа ингээд нэг учрыг олоод үзээрэй гэсэн байгаа юм. Тэгсэн чинь манай ах маань ингээд багш маань нөхөр ингээд хоёуг одоо ерөнхийдөө манай дарахад бүү чинь бөөлөхтэй хингэргээ хагсаадаг. Хингэрээ хагсаахаар нөгөө галын дөллийн юмд ингэж тавьж одоо нэгснэ морио сойж гин гэсэн үг. Морио сойгоод одоо тэгэл нөгөө нэг гал төлөвгүй нэг ил галан дээр нөгөө багш маань хингэргийг хагсаагаал бөөлөөл заадаг ингээд одоо өдшийн ганц од гарахаар ингээд бөөлдөг өдөр бүр нь бөөлдөггүй штэ дарах ер нь манай удамж онгод тэнгэр чинь тэгээд байж тэр манай багш за бөөлөх боллоо одоо хингэргээ хагсаачлаа одоо өгшөө бөөлөөрөө инээ тэрэ гэл тэгэл за чи ингээд намайг бөөлж яхад та нэрэ би юм цохоод аав шүү чи нэг дараад дээлээ өмсөд тормоогоороо ингээд дараад авдаг юм шүү гэд манай багш тэгсэн байгаа юм. За одоо юу л одоо бууж ирэх юм бол гэд манай багш маань нөхөр байж исэн чинь бөөлөөл одоо хингэрхтэйгээ бөөлөөл эд сайхан онготой дуудаал ингээд сайхан бөөлөөл байж исэн чинь манай багш нэг л юм л хингэргээр ингээд цохоод авах шиг болсон гэж байгаа юм. Нэг юм л ингээд нэг юм ороод ирэх шиг болсон чинь одоо нэг хормоогоороо нэг юма дараал орхисон чинь нэг юм яхахгүй хормон дотор нь байж гин гинтэй. За одоо эн чинь юу буугаад ирдэг юм бол гэж бодоод тэгэл бөөлж буугаал ингээл бөөл буугаал хингэрхтэйгээ бөөлөл хингэрхтэйгээ бөөлөхөд ерөнхийдөө зоргоороо буун гэсэн ойлголт байхгүй л дээ. Одоо ингээ болчлаа гэхгүй тэгэл онгод хэдий хэрэгээр орно. Тэрийг одоо ингээл онгодынхаа үгийг сонсоол тэгэл бууж ирээл байж тэр нөгөө ах маань одоо юу ядгийн бол одоо ингээл их үзэх хорхоо хүрээл ингээл багш маань бөөлөл буугаал эрэхтэн ингээл хараад исэн чинь улаан дүнсэн тамхи байж исэн гэж. Хормон дотор нь тийм тэгсэн чинь манай багш гайхаад нөхөр нь гайхаад гүй ч одоо юу юм бэ энэ ч одоо гэсэн чи битээр ч одоо жинтэй гэдэг одоо хатгаллуу нүүж яваа хүн чинь одоо тамхи тараагүй хэцүү байгаа ёстой хоолноос илүү тамхи чинь чухал байдаг үсттэй гэл ингээл татаал үтсэн чинь манай тэр багшийн нөхөр нэрээ яг улаан дүнсэн тамхи шиг юм байт юм байлээ гэсэн чинь яа харахгүй нөгөө нэг дүнсэн тамхиг буулгаад ирсэн байгаа байхгүй тэр эд шидээрээ тэр багш маань тэгээд тэр багш маань чадал бол увдс бол ерөнхийдөө тоочод баршгүй сайхан увдс маш их байсан бол өстой нэрээ мөнгө цастаа уулыг тоонороо арцтай тайхтайгаар нь буулгаж гал дээр нь буулгаж ирээл цастаа юутай арцсын одоо тайгаан хөрн одоо арц гэдэг энэ одоо манай өвсгөлийн одоо байдаг одоо энэ жинхэнэ тайган арцаг энэ оргороо байж гэн гэсэн үгнүүдийг арц тий тэгээд энэ одоо ийм арцыг буулгаж ирдэг тийм ичтэй одоо дуртай дэвэл маш их юм байдаг юм. Сайхан юм а дарахтын нутагт явж хахад баяр удганы энэ алдарт удганы түүх домог шиг ярианд зөндөө сонсч ирсэн би. Бас тэдний нэг хүргэн худын нэг хүргэн болсон залуугаас сонсч ирсэн арх удаг залуу байжгаад тэгээд баяр удган бас их тамхи татдаг өөрөө бас хаяа нэг балгачдаг. Тэгээд нөгөө хүргэнийг дуудаж л дээ за чи юу нэг арх удаг залуу гэсэн. Би чамд арх аваад ирлээ шилийн стаканд хийж өгөөд за чи нүс наатан хараал ууч гэсэн чи доор нь 3 юм цагаан хорхоо
хөдөлтөжсэн гэж байгаа байхгүй. Тэгэл чи наатаа шууд л уучих. Тэгэхээр нөгөө чи нөгөө бүлэмцүү шаардсан байсан дээрээ нөгөөтгөө залгаа шууд гараад бөөлдсөн. Тэгэд 3 хорхон яг гадаа унжижсэн. Дараа нь тэгээд яваад өхөр нөгөө залууч нь айж шижгэлж л энэ чи одоо юу болч байна? Худуудтай ер нь муудаад буруулын болсон болов уу гэрт нь очисон чинь за хорчин баг гарсан гэдээ дахиад өгчээсэн гэ би өнгөрсөн 100 очихдоо сонсч ирсэн. Тэгээд бас сайхан баяр удганы маань төрсөн ах нь бас мундаг зайран хүн байсан гэж би бас дуулж ирсэн. Тийм манай өвгөн мөнхөө гэдэг нутагтаа алдартай. Тийм багшаасаа хойш бас маш их одоо бөөгийн увдс чадлыг бол надаас бол харамгүй бас надаас харамгүй юм ач сайхан зааж өгөө тэгээд одоо бурхны оронд очсон байгаа. За мөнх тэнгэрийн маань язгуур шүтлэг одоо буцаж сэргээд олон сайхан улаачуудтай болж байгаад миний хувьд их бахархалтай хүлээж авж байгаа. Тэгээ таны хувьд энэ олон тэнгэр шүтлэгтэй улаачууд маань дөрөн гарч байгаа таны сэтгэлийг сонсё. Бас миний зүгээс бол энэ олон сайхан шин соргог улаач нар удган зайрангууд гарч ирж байгаа болохоор залуу сайхан удгачуул зайрангууд гарч ирж байгаа үед бол би бол бас бахархаж байгаа. Мэдээж ингээд ямарваа нэг шин юм гарч хахад эрсдэл дагуулсан байдаг, сайнтай муутай нэрийг зөндөөл дуулж идэг. Тэгээд сайхан бас идлэг шидлэг удган зайрангууд маань зөндөө байна. Энэний хажуугаар бас нэг муу нэр зүгээд бөөгийн нэр хүнд унгааж байгаа юм асуудлууд ч гэсэн байдгүй. Бас энэ бол аливаа юм хоёр талтай л байдаг. Тэгээд энэ та бас түрүү Монгол бөөгийн бас ууган төв болох голом төвийн удган хүн. Би ингээд анх одоо бөөгийн одоо ууган төв болох голом төвийн анх бол одоо олон бөөгийн төвүүд бол гараагүй байсан. Анх голом төвийн гишүүн болсондоо бас их баярлж явдаг юм. Түүнээс улбаалаад бол маш их олон бөөгийн төвүүд их байгуулагдсан тэрнээс хойш тийм. Тэгээд тэр голом бөөгийн төвд байгуулагдсныхаа хэрээр одоо маш их чадaltaй, чансаатай удган зайрангууд гарч ирж байгаа. Тэр голомт олон сайхан төвүүдийн ач гавьяагаар юу юугаач мэдэхгүй байгаа удган зайрангууд маань одоо нэгэснэ олон сайхан бас үеийн улаан зайрангууд уулзаж туршлага солилцож одоо өөрийнхөө мэдхүүг мэдж авч одоо чадахгүйг хоорондоо зөвлөлдөж инээ тэрэ болж одоо энэ сайхан төвүүд бол байгуулагдж байгаад бол маш их бас баярлж байгаа. Түүний гадна бол энэ бөөгийн одоо нэгдсэн эвлэл гэж одоо энэ том байгууллага одоо байгуулагдсанд бол би бас өөрийнхөө зүгээс бол маш их баярлж байгаа юм. Энэ бөөгийн маань нэгдсэн эвлэл маань бол ерөнхийдөө чадaltaй, чансаатай, удамтай одоо олон түмэнд танигдаагүй удган зайрангуудыг төрүүлэхийн төлөө бас одоо чиглэлж явж байгаа бас том байгууллага. Энэний хажуугаар бас ерөнхийдөө эмх замбраагүй бас олон одоо юугаач мэдэхгүй байгаа олон бөөнөрийг бас эмх цэгцэнд нь оруулж нэгтгэж байгаагийн одоо энэ одоо бөөгийн нэгдсэн холбооны одоо гол одоо зорилго бас энэ сайхан байгууллагын бас гишүүнээр нь бас илсэнд бас би их баярлж явдгийн. Манай монголчууд ч ерөнхийдөө бөө мөргөлийн шүтлэгтэй байсан улс орн шүү дээ. Одоо тэрийг болвол одоо сэргээж одоо энэ сайхан олон сайхан удахчуул зайрангуудыг тодруулах үйл ажиллагааг болвол өөрөө одоо эрчимтэй зохион байгуулж байгаа энэ сайхан төвийг болвол одоо зүйтэй гэж би бас бодож байгаа. Энэ югаар бол далимдуулаад болвол бас мөн одоо төр засгийг болвол одоо энэ сайхан эвлүүдтэй одоо нэгдсэн эвлүүтэй төвүүдтэй болвол ингэж хамтарч ажлууд бас бол зорилгоо бас тавиул бас их зүйтэй юм болов. Одоо төрийн бас одоо нүмер нөөлөг бас хэрэгтэй болов гэж бас бодож байгаа юм л да. Тэгээд энэ залуу бөөнөр шинэ улаач нар
Мэдээж ихний 3 жил та түрүү өөрөө ярьсан ихний 3 жил бол өөрөө суралцдаг. Дараагийн 3 жил одоо ахтан ураг төрлийнхөө үүлийг ингээд үйл өчгийг хийдгээ. Тэрний дараагаас хэрвээ онгод тэнгэр маань одоо боллоо гэж үзвэл олон хонгор зонгийнхоо төлөө үйл хийж авдгаа гэж тэгж чинь. Тэгээ одоо манай залуу улаач нар болоод шинэ залуу бөө улаач нар за тэдний гадна байгаа гэр бүл ард нь байгаа удам угсаа энэ бүгдлийн цэнхэр дэлгэцийг үзээ сууж байгаа. Тэгэд бөө улаач хүмүүс маань яаж их сайхан хүч чадалтай болж яаж онгод тэнгэрээ ариун дагшин авч явж энэ шүтэн сүлдээ одоо юу гэдгийг те одоо удам дамжирс энэ бүгдийг яаж их ариун дагшин авч явбал зүгээр зүйтэй байдгийм бэ гэсэн зөвлөгөөг бас цэнхэр дэлгэцээрээ дамжуулаад өргөнөө. За одоо энэ шин соргог гарч ирж байгаа бүү зарингуудаа удхан зарингуудаа одоо хэлэхэд бол хамгийн нэгдүгürt бол одоо угсаатаа удамтаа одоо удмын онгод тэнгэртэй одоо үг дээдсэн одоо эмээ өвөн тийм ээ элен суланцсан бөө зарин байсан улсууд болвол хамгийн түрүүнд одоо багшаа маш сайн сонгож одоо суралцах хэрэгтэй. Одоо бөөгийн эрдэмд бол шамдан суралцах хэрэгтэй. Түүнээс гадна бол ёс жайгийг бол маш сайн дээдлж байх хэрэгтэй байгаа юм. Одоо гэгч чинь ерөнхийдөө жил болоогүй хүн одоо бараг 60 шавтай байна гэж ярьж байгаа юм. Тийм. Одоо тэр чинь одоо бараг л бага ангиар бол А Б-г мдээгүй бараг 10 доторх тоогоо сураагүй усууч одоо 60 шавьд одоо тэр хүн юугаа зааж өгөвдөө. Одоо хамгийн түрүүнд өөрийг бас маш их онгод тэнгэртэйгээ холбож одоо суралцж багшихаа л одоо ёс жайгийг бол багшихаа л үгийг бол айгүй сайн одоо мөрдөж энэ тэрэ болох хэрэгтэй гэж байгаа. Улаач хүн өөрөө бас сайхан төлөвшил сайтай байж, дээрээс нь бас уул усандаа ойр байж иж хүч чадал ордгоо гэж сонсч байсан. Та энэ талаар энэ ерөнхийдөө энэ сайхан онгод тэнгэрээ дахиад ерөнхийдөө зуны ихэнх сараас эхлүүлээд намрын сар дуустал ерөнхийдөө хэрийн онгод тэнгэрээ тахидгийн. Тэгэл энэ саруудаа ерөнхийдөө одоо энэ зуныхаа ихэнх сард очиод одоо өөрийнхөө удмын онгодыг одоо ачин сайхан багшийнхаа одоо онгод тэнгэрийг одоо манай дархтлуу болохоор асар онгодын асар тий асар гэж ярьдгийн. Тэгээ онгодын асар чинь ерөнхийдөө хол байдаг. Нэг дороо байдгүй. Тэрийг ерөнхийдөө дахиад явж байхад бол тэр жилдээ тэр удган болвол одоо энерги нь одоо хүч чадал нь сэргэж одоо өөрийнх нь хямар золбоо өөдрөг сайхан явдаг юм байгаа. Хэрээр явхад ерөнхийдөө тэгээд 10 нилийн баг нэг хол газар байдаг болох төр нөлөө олон хоног зарцуулагдана л да. Тэгээд онгодынхоо асар дөхөөд төрсөн өссөн нутаг нугандаа очиод ингээд сайхан тамлага дуудлагаа дуудаал хуураад татаад онгод тэнгэрээ аргадаад ингээд сууж яхад ирэхгүй бүр их сайхан багтмаар болдог байх. Тэгж бол маш их сайхан болно. Бараг л өөрөө бараг хэс төрсөн юм шиг болж ирнэ л дээ. Улаач хүний төлөвшөлт хүн бол төлөвшөлт онгод тэнгэр маань бас их ихээхэн үр гүйцэтгэж сургаж бас улаачаа сургадаг юм болов. Одоо сургалгүй яг хамгийн эхэлж бол тэр хүний одоо л гэрийн хүмүүжил өөрийнх нь хувь хүнийх нь өөрийнх нь одоо амьдрал хандлага тэр нь бол маш их бас шалтгаална. Одоо ингээл онгод тэнгэр шинэ соргог хүн бослоо гэхэд заавал үнэтэй цайтай торго дурдам одоо тэгж босгоод авах шаардлага байхгүй. Тий, ямбууч хийсэн болно одоо. Тий. Биднээс бол ерөнхийдөө онгодууд бол гял цаал тийм айхтар луу хээтэй тийм торго моргонд бол онгодууд бол бас нэг тийм таалдгүй юм. Ер нь л нэг сайхан даруухан төлөв дайланб ямбуу гэж ярьдгийн одоо тэгэл нөгөө нэг дээр үеийн ямбуунууд орсон ямбуу юу 5 өнгийн одоо даав байлаг чинь л одоо сууч чинь одоо зүгээр үнтэй цайтай торго одоо юу л байдгийн яадаг тэг чинь бол одоо ямбуу их голчлон хэрэгэлдэг. Тий одоо хээрийн тахилганд гарлаа гэхтэл ерөнхийдөө гял цал тийм айхтар үнтэй цайтай торго дурдам юу байхгүй. Тэр чинь бол онгод бол ихч байсан, багч байсан, үнтэйч байсан, үнгүүч байсан юмыг бол тэр онгод бол хүлээж авдаг. Одоо шинэ сэтгэлээрээ тэр хүн бол одоо үнтэй цайтай торго дурдам ахгүй авах чадвар байхгүй байж болно шүү дээ. Тэр чинь одоо нэг ямбуу 5 өнгийн дайланб даав
байгаль онгод тэнгэрээ дахиад явж хахад бол тэр нь бол тэр онгод тэнгэр өөрөө сайхан хүртэж баярлж баясаж идэг. Одоо тэр улаачигаа очиход бол Одхон дулан модгоныхаа гал голомт нь ирээд байж бэлгшээлт сайхан юм тохиолдлоо. Тэгээ бас нутгийн Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Хармаан гол төрсөн энэ нутгийн Настан буурал хүнтэй энэ таарсандаа бэлгшээж энэ хүнээсээ яриа авъя гэж бодож байна. За та өөрийгөө танилцуулна уу? За миний нэр Учирбатан Бадам гэдэг юм. За Бадам угуулч гэдэг юм. Багада угуулч гэж байсан. та Хөвсгөл аймгийн тэр Цагаан нуур сумын Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд би Хармаа гэдэг газар төрлөө. Дархадын одоо бөөнөр бол зөндөл байлаа да хүмүүс. Дархадын бö хин гэж байлаа. Дамдын зайрын гэж байлаа. Дархадын дамдын зайрын гэж байлаа. Бөөр ихлээд бол гомлуудын гэж тэр ийж нь байд юм. Байсан юм гомлуудын гэж хүний хөвд дамдын зайрын гэж байлаа. Гүнг зайрын гэх хөвд балжин юм зайрын гэж байлаа. Юу бас хэнэ зүгдрээ цагаан зайрын гэж тэр гүнгэн бас нэг хөвн байсан юм. Зүгдрээ цагаан зайрын гэж их хараал мараал гэдэг. Тийм зайрын байсан юм. За та энэ цэнхэр дэлгэцээр дамжуулаад нутгийн цан олондоо хэлж дамжуулах үйл байна уу? Байлгүй яах вэ? Нутгийн минь ахтаа хөхтөө дөөнөр минь бүгд амар сайн малаа сайхан сууж байна уу Хармаа нутагтаа. Сайхан байцаагаа бизээ. Ийг чинь энэ жил чадвал очинаа. Нутагтаа очин Сэрэн Хармаад очинаа. За манай буурал манд архтынхаа сайхан цовоо дууг цангинуулж төмөн олондоо мэдчилж байна. Сэрэн Хармаа ханг에만 신사로 쇼르칠 와거다 시틀제 나 허예로 허예 나샤고 템을 지와고다 우튼째 가로마 한거에만 운야책 타터질 와거다 환책 서나 허예로 허예 나샤고 템을 쥐와고다 바가다 소라슨 노두민 바르타타 하람에 왔습니다 바트라 토로가 리리가 호이 바토라 호들 볼순다 옥타다슨 노두민 오팅 하람에 왔습니다 우가사 토도가 리리가 호이 우담바타라 볼순다 뭐면 Боллоо. За ингээд цаахан дархатынхаа дуг дуулж өгсөн буурал Настан бууралдаа гэлаалаа. За би Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд хүн болж Сэлэн аймаг дархан Эрдэнэтээр амьдарч байгаа юм хүн байна. Тэгээ 2006 онд гинтхэн машинтай явж байгаа тухайн алдж унаад. Тэгээ эмнэлэгт үзүүлсэн чинь намайг тархины одоо судасны бүдүүрлийн улмаас одоо ингэсэн байна гэдэг тархины хүн хагалгаанд орсон.
Тэгээд хагадаанд орохын өмнө Улаанбаатар хотод байгаа зол заяа багш дээр одоо удган болох юм байна гэж, зайран болох юм байна гэж ингэж очиж үзүүлээд тэгээ хуураа авсан хэдийч одоо хуур маань нэг сайн дуурж ихгүй, би ч өөрөө нэг хүчлэхгүй. Тэгээ хагалгаанд орсныхоо дараа байшиндаа засвар хийгээд энэ Эрдэнэтэд амьдарч байхад тохиолдолд манай хамаатан одоо энэ Отгон Долон багш маань очив. Тэгээ таны хуур одоо яагаад ингэж тоо шарaan дарагдсан ингэ байж юм бэ гэхээр би одоо өөтөө хуурдаж чадахгүй байгаамаа. Тэгээ байшингийн ажил, засварын ажилдаа гол нэг харж өгнөс. За та нэг дуургаатахтаа би нэг сонсъё гээд. Тэгээд сонсгосон чинь нөгөө дуурдгуу хуур маань жигтэй хонгой дуураад шууд дээрээс би их сонирн болоод шууд одоо гадны нөлөөлөлд орох маягийн ийм болоод ирсэн. Тэгэнгүүт л багш та өдөр судараа үзэж байгаа дээрээс таныг хуурыг чинь татуулж одоо бөөлүүлье гэсэн. Энэ тэгэл тэр өдөр судараас нь хойш бөөлөөд одоо энэ тэр цагаас хойш энэ үнийг би багшаа гэж эрхэмлэндээ эдэлж одоо ингэ шавилж ингэж явж байгаа. Тэгээ би одоогоор миний удам судрын болон одоо эцгийнхээс уламжилж ирсэн орох ёстой онгодууд ойролцоогоор 12 одоо онгодууд орж тэнгэрээ одоо хуураар дахиж одоо ингэж бөөлж байгаа. За нодлон жил урдсан жил хөвсгөл явж одоо нутгийн овоо уул усанд онгод тэнгэрүүддээ мөргөөд ирсэн. Энэ жил бас явна. Тэгээд эх жилээс одоо багш нар маань ерөнхийдөө хоёглж хэнгэрэг юутай болох хаа гэж ингэж зөвлөж ингэж зүтгэж ажиллаж байна. Тэгээ нэ тэнгэрийн орны ус авдагтай уулзна гэдэг бол хүний амьдрал бас тийм амархан тохиогоод байдаг хувь зохиол биш юм шиг байгаа юм. Тэгээ ийм хувь зохиолоор ийм сайхан багш нартай ийм устай цуг амьдарч энэ цаг үед бас энэ одоо бөөгийн шашныг дэлгэрүүлэхийн төлөө төр засгаас хааж байхгүй хавчиж шахахгүй байгаад нь би одоо их баяртай. Энэ цаг үед бас олзуурхаж энэ ажлыг эрхэмлэндээ цааш нь улам хөгжүүлэхэнсэн хүнд тус болохынсэн зон олондоо нэмэр болохынсэн гэж ингэж бодож зүтгэж явдаг юм аа. Тэгэхээр миний одоо энэ хөлийг дөрөнд гарыг ганцхан төргөж өгсөн хоёр багштай одоо эрүүлийн хажираа сайн сайхан бүнийг хүсэн өрөөё. За би одоо Хөвсгөл аймгийн Түнэл сум төрсөн. Одоо миний би одоо манай эгч одоо удам нонцсон удаа хүн байгаа. Манай эгч минь одоо энэ онгод жүтээ аваад бараг 13 жил болчлоо. Одоо удам зэнцэн удам болсонд нь одоо өөрийнхөө гэр бүл ах トゥ хамаатан саданга бүгднгээ бид чинь даатгуулж тэгээ мал идэ тэгэл ах トゥ хамаатан садан бүгднгээ дааж явдгийг. Манай эгч одоо тэгээд онгод тэнгэртээ уулзж учирснаас хойш одоо бид эдийн амьдрал их сайхан болсон. Ер нь тэгэл мал идэж гэсэн ер нь сайхан болж байгаа. Ер нь тэгээд одоо онгод жүтээнийхаа тэгэл ачи уйнаар тэгэл сайхан тэгэл амьдарч байна да. Тий одоо тэгэл ер нь зоолондоо ер нь ээлтэй одоо хүүхэд багчууд ч гэсэн ер нь хүүхэд багчуудаа л ер нь ээлтэй л удгандаа ер нь Тэгээ манай нэвтрүүлгийг өндөрлөгт өгч байна. Та тэгээд цэхэрлэгцээрээ дамжуулаад энэ олон хонгор зонгуудаа хэлэх сайхан эрүүлийн үгээ хэлнэ үү? Олон хонгор зондоо одоо эрүүлийнх ад жаргалтай айл амтан нь бол жаргал дүүрэн одоо тогоо дүүрэн хоолтой, толом дүүрэн мөнгөтэй одоо төрлөөрөө төвшин амгалан одоо илгээрээ инх амгалан болдгоо гэж одоо ерөөлийн сайхан үг хэлье. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө үзэгчдээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.